Өнөөдрийн хичээл бол такси болон Uber. Ашиглах үед хэрэглэгдэх англи хэлний түгээмэл хэллэгүүд юм. Бид гадаадад зорчиж байхдаа хэрхэн такси барих, эсвэл Uber дуудаж зорчих талаар сурах болно. Орчин үед бид аппликейшн ашиглан машин их дууддаг болсон. Request a ride гэдэг нь машин дуудах эсвэл захиалах гэсэн утгатай. Set pickup location гэж хэлбэл таныг авах байршлыг тохируулахыг хэлнэ. Харин where to гэдэг нь та хаашаа явах вэ гэсэн асуулт юм. Гудамжинд такси зогсохдоо та такси гэж дуудаж болно. Жолооч зогсох үед Are you free гэж асуугаарай. Энэ нь та сул байна уу? Эсвэл хүн авах боломжтой юу гэсэн утгатай маш хэрэгтэй хэллэг юм. Хүрэх газраа хэлэхдээ Can you take me to гэсэн бүтцийг ашиглаарай. Жишээ нь Can you take me to the airport? Та намайг нисэх онгоцны буудлын руу хүргэж өгч чадах уу гэсэн үг. Мөн явахаасаа өмнө How much will it cost? Үнэ нь хэд болох вэ гэж асууж үнэ тохирох боломжтой. Заримдаа жолоочид зам заах шаардлага гардаг. Turn left эсвэл turn right гэдэг нь зүүн эсвэл баруун тийш ирэхийг хэлнэ. Go straight. Чигээрээ яв. Харин буух болсон бол Stop here. Please. Энэ зогсоорой. Гуй гэж хэлээрэй. Хэрв хүрэх газар чинь маш ойрхон байвал Just around the corner. Яг энэ булангийн цаана байгаа гэж хэлж болно. Замд явахдаа жолоочоос зарим зүйлийг хүсэж болно. Халуун байвал Can you turn on the AC? Агааржуулагчаа асааж болох уу гэж асуугаарай. Энд AC гэдэг нь air conditioning гэсэн үгний товчлол юм. Хэрв хөгжим нь чанга байвал Could you turn down the music? Хөгжмөө бага зэрэг намсгаж болох уу гэж ийдгээр хүсэж болно. Төлбөрөө хийхдээ Do you accept credit cards? Та картаар төлбөр хүлээн авах уу гэж асууж болно. Харин бэлэн мөнгөөр төлөөд хариулт мөнгийг нь жолоочд цайны мөнгө болгож үлдээх бол Keep the change гэж хэлээрэй. Энэ нь хариулт мөнгийг нь аваарай гэсэн утгатай маш түгээмэл хэллэг юм. Ингээд өнөөдрийн хичээл дууслаа. Бид такси болон Uber ашиглах үед хэрэглэх үндсэн англи хэллэгүүдийг сурлаа. Эдгээрийг өдөр тутамдаа болон аялалтаа ашиглаарай. Баяртай.